Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө влогоор би яг 10 жилдээ буюу одоо ахлах ангид байхдаа өөрийнхөө хятад явж сурсан түүхээс, туршлагаас тентхийн амьдрал ямар хөө байсан, багш нар, дотор байр те би тэнд очиод яг яаж хятад хэл сурсан талаараа маш товчхон бөгөөд тодорхой байдлаар та бүхэн яг энэ влогоороос та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Тэгээ хэрвээ та бүхэн миний YouTube subscribe дараагүй бол яг одоо энэ улаан төвчийг дарж надтай хамт байгаарай. За би анх 2013 онд буюу 10 дугаар ангид анх хятад руу явж исэн. Тэгэл тэр үед ганцаараа чемоданаар ирсэн яг ингээд анх удаа гэрээсээ хол явжсэн. Тэгэд би тэр үед бол хятад хэлний ямар ч мэдлэггүй байсан, ямар ч одоо аа бэггүй байсан. Ягаад гэвэл хэрвээ та бүхэн мэдэх бол би 23 доо сургуулийг төгссөн байгаа. Тэгээ 23 би яг хятад явахаас өмнө орос хэлний анги байсан учраас ямар ч одоо хятад хэлний анхан шатны мэдлэггүй байсан. Тэгэл яг анх тэгэж зориг гаргаж яваал тэнд очиод манай багш маань яг хятад хэлийг бүр ингээд эхнээсээ зааж эхэлсэн. Тэгээ миний одоо бол нэг мартагддаггүй нэг зүйл юу вэ гэхлээр манай багш маань ингээд бидэрт хятад хэлийг зааж эхлэе. Бүр анхан шатнаас нь зааж эхлэе. Тэгээ нэг өдөр зурлаг заасан. Тэгэл яг маргааш нь ингээд шалгалттай байх байсан байхгүй. Тэгэд би тэр үед яасан бэ гэхлээр за эхний шалгалт юм чи ямар бат юм те. Эхний шалгалт юм чи яавал гэж тийгээ ботсон байсан. Тэгэл тэр шалгалтандаа нэг их ач холбогдол өгөөгүй. Тэгээд нөгөө нэг шалгалтандаа бэлдээгүй, шалгалтандаа ач холбогдол өгөөгүй хүн чи яасан бэ гэхлээр шалгалтан дээр унтсан, шалгалтан дээр муу авцсан. Тэгээд тэр үед манай багш маань ингээд нөгөө нэг хогийн шүрний мод өгдөн шүү дээ. Тэрнгээр ингээд бидний гарын алхам дээр ингээд зогч исэн. Тэгээд хэрвээ та бүхэн Сэхэтэн подкастын Томож Академийн Батчин гэдэг хүний орсон подкастыг сонссон бол тэн дээр яг нэг өвдөлт хүнд хүчрэг болж идэг гэж ярьж байсан шүү дээ. Тэгэл яг тэр үеийн яг хогийн шүрний модоор ингээд зохиосон өвдөл надад бүр амар том хүчрэг болоод тэгэл би бүр тэрнээс хойш за би ингээд өдөр болгон баг ингээд суралцах хэрэгтэй байна те. Шалгалтанд аягүй сайн бэлдэж орох хэрэгтэй байна. Юу ингээд хичээл гэдэг зүйлийг бүр ингээд хашраах хэрэгтэй байна гэдгийг бүр ингээд арьс бахандаа тул ойлгож авч ирсэн. За тэгээд тэнд яг манай сургууль нэг өдрийн хичээл орох процесс ямар хөө байдаг байсан бэ гэхлээр бид нар өглөө 8-аас хичээл байдаг байсан. Тэгээд бид нар хичээл орохынхаа өмнө бүгдээрээ ангаараа хөл бөмбөгийн талбай дээр цуглараад өглөөний дасгал хийдэг байсан. Өглөөний дасгал хийх юм уу одоо талбайгаа тойрч гүгч юм уу гэх мэтчлэн ерөөхдөө дасгал хийдэг байсан. За тэгээд өглөөний дасгалаа хийж дуусчаад ангидаа ороод бид нар хамгийн ихэнд хийдэг зүйл маань юу байсан бэ гэхлээр өглөөний уншлага хийдэг байсан. Уншлага хийнэ гэхлээр бүгдээрээ ингээд номоо барай дор ингээд амдаа буфтаад унших биш. Харин бид нар яадаг байсан бэ гэхлээр бүгдээрээ ангаараа бүр ингээд одоо хоолойныхаа хамгийн дээд түвшин хүртэл бүр ингээд хоолойныхаа хамгийн дээд цэг хүртэл ингээд бүр хамгийн чангаараа ингээд уншдаг байсан. Тэгэл манай багш маань одоо бүртээ болохгүй байна те дахиад чанга унш гэж бидний бүр ханаас аягүй түлхдэг байсан. Тэгэл яг өглөө 30 минутын уншлага энтрийн дараа хоолой молоо бүр ингээд харахаа ичдэг хоолой молоо бүр ингээд сөөчдөг. Тэгээ бүр тийм боллоо бид нар аягүй тэгж уншдаг байсан. Тэгээд энэ бас аягүй үр дүнтэй байсан гэж би боддог. Яагаад гэвэл бид нар одоо тэгж маш чанга уншсанараа тий өдөр болгон тэгж өглөө болгон тэгж чанга уншсанараа бидний одоо хятад хэлний дуудлага төдий чинээ тэгж аягүй сайжирч ирсэн. За тэгээ бид нар уншлагаа дуусаад хичээл ороо тэгээ өдөр хоолны цаг болоод өдрийнхөө хоолыг идчихэд өдрийн хоолны дараа бид нар бас заавал нэг хийдэг зүйл маань юу байсан бэ гэхлээр бид нар дотор барилгаа буцаж очиод заавал өдрийн унтлага хийдэг байсан. Тэр үл аягүй чухал. Тэгээ сүүлдээ бүр ингээ рефлекс тогтсон байсан. Сүүлдээ бүр ингээ өдөрлөө тухай болвол бүр ингээ өдөржингөө амар наастргүй ч юм уу тий өдөржингөө амар энергигүй болцсон байж байгаа. Бид нар дээрээс нь өглөө ирж тосдог тий өдөржингөө хичээлтэй орой давтлагатай байна. Тийм байдаг учраас бид нар өдөр бол заавал унтах хэрэгтэй. Өдрийн унтлага бол маш чухал байдаг. За тэгээ өдрийн унтлагын дараа өдөөс хойш бид нар дахиад хичээлтэй яваад оройн нь дахиад давтлагатай байдаг байсан. За тэгээ давтлагын нэрээ бид нар юу хийдэг байсан бэ гэхлээр мэдээж тэр өдрийнхаа даалгаврыг дуусгадаг байсан. Тэгэл гих мэтчлэн ер нь өглөө хичээл, өдөр хичээл, орой давтлаг маргааш нь өглөө дахиад өглөө босоод хичээл өдөр хичээл орой давтлага гих мэтчлэн ер нь нэг өдрийн процесс нэг тиймэрхүү өнгөрдөг байсан. Тэгээ тэр үед болохоор бид нар бүр ингээд бүр сурахгүй байхын аргагүй тийм орчин нөхцөл байдаг байсан. Тэгээд баг нэг гэрээ санагдаггүй байсан. Яагаад гэвэл үнэхээр яг нэг хэлэхэд тэр үед ингээд гэрээ санах ч зав байдаггүй байсан баггүй. Тэнд одоо бүх зүйл маш их диктатуртай байдаг байсан. Дотор байран дээр чи яваад ярих юм бол бид нар өглөө дотор байрнаасаа гараад хичээлд явахаа өмнө ороо заавал ингээд цэмбитлэн цэвэрхэн сайхан хураацсан байх хэрэгтэй. Ширээн дээрээ ямар нэгэн одоо илүүдтэй морхиж явж болохгүй. Дээрээс нь өрөөнөөсөө гарахтаа шалаа заавал сайхан цэмбитлэн бас шалныхаа модоор сайхан арчсан байх хэрэгтэй. Гэх мэтчлэн аюу их диктатуртай байдаг байсан. Тэгэл нэг өглөө гарахтаа өрөө мөрөөгөө замбраагүй орхиод явцсан хүүхдүүдийг манай дотор байрны хч ингээд манай багш руу заалгаад хилждэг байсан шүү. Манай ангийн багш угаасаа айгуу хатуу хүн байсан. Тэгэл тэнгууд манай багш тэр ор дээрээ хураа хүүхдүүдийг шууд явуулцдаг. Хичээлэн суулгахгүй очиж ороо хураацгаад өрөөгөө сэвэрлцгээ гэж явуулцдаг. Тийм одоо айгуу диктатуртай байдаг байсан. Дээрээс нь гэх юм бол одоо октод эмэг бүгжтэй зүйлж болохгүй, нүур амар тод бодож болохгүй, үсээ бодуулж болохгүй, шивээс илгэж болохгүй, гих мэтчлэг бүр айгуу их диктатуртай байдаг байсан.
Тэгээд тэр үед яг манай багшийн одоо бид нарт хятад хэл заадаг тийм арга барил нь ямар байсан бэ гэхээр бидний нэгдүгээрт агиух бичүүлдэг байсан. За тийм өнөөдөр одоо тэдэн ханд үзлээ гэвэл даалгавартаа тэр ханзаад тэдэд удаа бичих ёстой тийм гих мэтчил ингэж агиух бичүүлдэг байсан. За дээрэс нь ингээл үдсэн ханзуудаараа өгүүлбэр зохиолгодог байсан. За үдсэн ханзуудаараа зохион бичлэг бичүүлдэг байсан. Гих мэтчил ер нь бидрийг агиух бичүүлдэг байсан. За дээрэс нь гэх юм бол бид нар дуушуулыг агиух зааж өгдөг байсан. Тэгээ энэ ингээ жоохон цэцэрлэгийн өгчөгч юм уу эсвэл ингээ бага ангийн өгчөг сонсогдчихж магадгүй. Гэхдээ яг ингээ гадаад хэл сурж байхад тэр нас аяга үр дүнтэй байсан юм шиг санагддаг. Тэгээд хаяа манай багшийн заасан зарим дуу муу шүлэг мөл ингээд миний толгойд одоо л байж байгаа юусэн мартагддаг. Тэгээ манай багш маань яадаг гэсэн бэ гэхээр биднэрт одоо дуу заачаад 30 минутын дараа ч юм уу те би ингээд шалгана. Тэгэл бид нар чинь зарим мөхтөд ничээл те багшаа зүгээр текстээр нушаа шалгуулчих гэл. Тэгэхээр манай багш үгүй. Заавал ингээд дуулж надад шалгуулж гэдэг байсан. Тэгээ бид нар бүр ингээд нэг нэгээрээ багштай ингээд дуулж одоо шалгуулдаг байсан. Тэгээ тэр үед би ч нүг анх хятад хэлнийг мэддэггүй байсан. Тэгээд бас миний санаанаас нэг гардаггүй айгу нэг инээдтэй юм шиг нэг юм юу гэхэлэр би нүг тэр үед сушаа гэдэг үг нь болохоор дотор байр гэсэн утгатай. Тэгээ энэ үгийг би мэдэхгүй ангийнхаа охноос үзсэн байхгүй. Сушаа гэж үгс үг юм болоо гэдэгс чинь манай ангийн охин харж ярьж байсан. Суши штэ наач нөгөө яг суши яг нөгөө японочууд иддэг хэллэгжээ. Тэгэхээр би өө тийм үү энэ одоо манай хичээлд ямар холбоотой юм болоо гэж бодож байсан. Тэгээ сүүл бодсон чинь суши гэдэг үг чинь нэрээ дотор байр гэсэн утгатай үг юм шүү дээ гэж бас ойлгож байсан. За тийм өнөөдөр цаг зав гаргаж миний влогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийн влогоор уулзцаая баяр таа.